Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчтэй Баянгор телевизээс та бүхэндээ цаг үеийн мэдээлэл хүргэж байна. Өнөө өглөө 5 цагт Баянгор аймгаар дамжиж Ховд аймаг руу зорчиж явсан автотоврын хэрэгсэл буюу автобус хосолдож нэг хүний амнаас эрсдээд байгаа юм. Тодорлуулууг автобус нь Улаанбаатар хотоос Ховд аймаг тэр дундаа Цэцэг сум руу зорчиж явсан гэх мэдээлэл байна. Уг ослын улмаас нэг хүн газар дээр амнаасаа алдаж 12 хүн бэртэж гэмтээд байна. Улаанбаатар хотоос энэ сарын 26-нд гарч Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Өшөөтийн уурхай руу явж байсан 45 хүний судалтай том аврын ажилчдын автобус замын хажуу руу унжээ. Автобусанд Алтан зам Визон компанитай хамтран ажилладаг өрөм цэцлэгээний мега сервис компани 21 ажилтан очиж явжээ. Осол Баянхонгор аймгийн Бууцгаан сумын Наранбагийн Цагаан гол гэдэг газарт басан байна. Ослын улмаас нэг эрэгтэй газар дээрээ нас барж 12 хүн гэмтэж бэртээд байна. Манай Бууцгаан сумд 72 дугаар ангид мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу манай шуурхай аврах бүлэг шуурхай ажил газар дээр нь ажилласан байгаа. За газар дээр нь ажиллахад сумын төвийн эрүүл мэндийн төвөөс цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй хүмүүс очиж ажилласан. За очиход бол хүмүүс бол зарим нэг цонхоор ингээ гарч ирсэн. Нэг хүн хатуусанд бол ингээ дарагдаж ингээ тосолдсон байдалтай байсныг манай албаа хаагчид нэрвсдийг аюулгүй газар аваачих аюулгүй байдлаа хангаж ингээд бүгдийг авран хамгаалсан байгаа. За тэгээ автобусыг бол манай аврах 72 дугаар ангийн том аврын машин төвнөөр татаж босгож ингээд үйл ажиллагаагаа явуулсан. За одоо газар дээр нь бол цагдаагийн байгууллага болон бусад байгууллагууд хослын шалтгаан төслийг тогтоохоор ажиллаж байна. За аймгийн төвөөс шуурхай ажлын хэсэг бас явсан байгаа. Эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нар прокуророос бас хүмүүс явж газар дээр нь ажиллаж байна. За тэр мега сервисийн тэр компани маань одоо ажилчдаа шууд Улаанбаатар хотын манай Жанжин штабын 331 дугаар анги руу нисдэг тэрэг бас дуудаж тэр хүмүүсээ хот руу зөөвөрлөх ажлыг одоо хийж байна. За энэ дээр бол одоо Бууцгаан суманд бол 21 хүмүүсээ бүгдөө сумын төвдөө аваачаад эндээс аймгийн төвөөс очсон ажлын хэсэг маань эмчнэр одоо бас ирэмблэн үйлчлэг хийгээд за Улаанбаатар хот руу зайлшгүй шаардлагатай эмчилгээ хүмүүсийг Улаанбаатар хот руу аймгийн төв дээр эмчилүүлэх шаардлагатай хүмүүсийг аймгийн төв дээр эмчилүүлэхээр ингэж ажиллаж байна.